Та бүхэн сайн байцгаана уу? Бид бүрэлгүүл өвсөн багшийн Шанаа гэдэг хичээлийг сонсч байна. За ингээд одоо эхний бясалгал дээр бид 1-2 дугаар үеийг одоо дадуулахыг хичээсэн. Оролцсон гэж ярина. За ингээд эхний ээлжинд бид анхаарлаа объект дээр 25 секунд орчмол төвлөрүүлж сурах юм. За ингээд анхаарлыг бид объект дээр дор хаяж 25 минут төвлөрүүлж сураагүй байх юм бол цаашаа явахд хэцүү. Тэгэхээр энэ 3-4 дугаар шатанд бол орно гэж байхгүй. Цааш нь үргэлжлүүлэх тийм суур байхгүй гэсэн үг. Тэгэхээр эхний шат болох анхаарлаа объект дээр тайлбах, 2 дугаар шат болох үргэлжлүүлэн тайлбах. Энэ хоёр шатыг бид одоо маш сайн суралцаад, маш сайн анхаарлаа тогтоож чаддаг болоод доор хаяж 25 секунд тогтоодог болж ич цаашаа явах нэ. За энэ бол одоо ерөнхий байдлаар ерөнхийдөө төвлөрөхийг хэлж байгаа юм. Яг хэр чанартай төвлөрч чинь гэдгийг бид яриаггүй байгаа шүү. За ингээ 25 секунд бид тогтоож чаддаг болчих юм бол маш сайн. За ингээд анхаарал үнэхэрийн тэр объект дээр 25 секунд байж чадах юм бол одоо бид 3 дугаар шатанд орно. Тэгээд дахин давтан буцааж авчирна. Одоо нөхөн тайлбах гэдэг шат байгаа. Тэгээд бид ойрхон тайлбах гэдэг 4 дугаар шатанд орно. За 1-4 дугаар шат хүртэл энэ хооронд бидэнд тохиолддог тэр алдаа нь юу юм бэ гэх юм бол заавраа мартах, мартамхай байдал. Энэ бол одоо энэ хооронд бидэнд тохиолдох алдаа юм аа. Юу мартж байгаа юм бэ гэхээр заавраа мартчихад байгаа. Ямар заавар байлаа гэхээр анхаарлаа тэр бүрэнхий харж чулуун дээр тогтоо гэдэг зааврыг бид мартчихад байгаа. За ингээд энэ нь одоо таны заавал бүрэнхий харж чулуу байх шаардлагагүй гэдгийг та бүхэн ойлгосон. Энэ бол таны амьсгал, таны бие, биений аль нэг хэсэг бурхан юу ч байж болно гэдгийг ярьсан байгаа. За ингээд одоо энэ бясалгалынхаа явцад ерөөсөө та яг амьдрал дээр, яг практик дээр энэ бүхнийг ойлгоод явах хэрэгтэй. Яг бясалгаа сууж явах тэр үедээ за би одоо ингэж юм шүү. Энд яригдсан энэ хичээл дээр яригдсан зүйлүүдийг эргэн санах нь шүү. За энэ ингэж шүү. За одоо надад тийм аюул тохиолдсон шүү. За тийм алдаа гарна шүү. Би тийм ерөндөг хэрэглэе шүү. За одоо яг ингэж байна шүү. Миний сэтгэл ингэж байна шүү гэдгийг яг тэр тухайн үе дээр нь амьдрал дээр, практик дээр, бясалгал дээрээ олж тогтоогоод мэдээд ингэж яваад ах хэрэгтэй. За ингээд эхний шат бол анхаарлаа нь тайлбах, 2 дугаар шат үргэлжлүүлэн тайлбах, 3 дугаар шат нөхөн тайлбах, 4 дугаар шат ойрхон тайлбах. За энэ эхний 4 шатыг бол бид үндсэндээ одоо ярьсан гэж бодож байна. Тэгэхдээ энэ эхний 4 шатанд бидэнд 2 янзын алдаа тохиолддог. Саад бэрхшээл. 1 дугаарх нь бол залхуурал. Энэ бол бүр бясалгаж эхлэхээс өмнө бидэнд тохиолддог саад. 2 дугаарх нь мартамхай. Ийм 2 бэрхшээл бидэнд тохиолдно. За залхуурал гэхээр 4 янз байгаа. Юу ч хийхгүй байх залхуурал, хойш тавьдаг залхуурал. За тэгээд өөр юмыг төрүүлж хийгээд завгүй байгаад идэг. Өөрийгөө завгүй байлгаад идэг тийм нэгэн залхуурал байна. Ийм 3 янзын залхуурал байна. За ингээд аль төрлийн залхуурал байх нь хамаагүй, танд залхуурал байгаа бол эн чинь таныг бясалгалаа эхлэхээс саатуулаад байдаг байна шүү дээ. Залхуурлын эсрэг одоо бидэнд 4 ерөндөг байгаа гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол уян хатан байдал, шамдал, бишрэл, итгэл гэсэн ийм 4 чанар бидэнд хэрэгтэй.
За энэ дөрвийн тусламжтайгаар бид одоо залхуурлыг даван гарах нь байна. Ганцхан биднийг бясалгал хийлгүүлдэггүй л юм биш шүү дээ залхуурал чинь. Залхуурал бидэнд бол бүх юмд саад болдог. Амьдралд залхуурал бол үргэлж саад болно. Тэгэхдээ яг энэ бид бясалгалын хичээл ярьж байгаа энэ тохиолдолд биднийг бясалгал хийхээс саатуулан бэрхшээл болж идэг зүйл бол залхуурал бахнэ. За 1 2 3 4 дугаар шатанд бидэнд тохиолддог бэрхшээл бол мартамхай байдал. За мартамхай байдал гэхээр ойлгомжтой юуг мартж байгаа вэ гэвэл заавраа мартж байгаа. Ямар заавар вэ гэхээр анхаарлаа тэнд тогтоо гэдэг зааврыг мартж байгаа. Анхаарлаа хаана тогтоох вэ гэхээр бүрхий хар чулуу. Тэгэхээр бидний мартаад байгаа юм бол тэр чулууг мартчихад байна шүү дээ. Төрөвчийн хэлсэнтэй яг адилхан мартна гэдэг бол ерөнхий зүйл. Биднээс юу ч мартаж болно. Биднээс амьдралдаа маш олон зүйлийг мартдаг. Энэ бидэнд маш олон янзын бэрхшээл учруулдаг мартамхайгаас болоод бид янз янзын алдаа хийдэг. Яг энэ бясалгалын тухайтад биднээс юу мартчихад байна гэвэл төвлөрлийнхөө объектыг мартчихад байгаа. За тэгвэл 3 4 дугаар үе шатанд одоо бидэнд дурдлын хүч хэрэгтэй. Дурдлын хүч. Тэгээд сатааралтай оюуны анхаарал төвлөрөл. Сатааралтай анхаарал төвлөрөл гэдэг сэтгэлийн төлөв бидэнд мөн хэрэгтэй байна. Нэг хүч, нэг сэтгэлийн төлөв хоёр заавал хоёулаа байж иж бидэнд одоо ерөндөг болж үйлчлээд байгаа. За тэгэхээр марталтын эсрэг ерөндөг бол эргэн санах үе. Эргэн санах, санан дурсах. Энэ бол ерөндөг нь тэгээд хэрэглэх хүч нь дурдлын хүч. Тэгээд анхаарлын төлөв нь юу юм бэ гэхээр сатааралтай оюуны анхаарал гэдэг төлөв хэрэгтэй. 3 дугаар шатанд энэ эргэн санахыг хэрэглээд 4 дугаар шатанд таны сэтгэл одоо тэр анхаарлын объектыг хизээш алдахгүй болно. Ямар ч гэсэн чанартай чанаргүй хамаагүй таны анхаарал бол тэр объектноос салахгүй л байж ах нь шүү дээ. Тийм болчих юм бол энэ 4 дугаар шатанд хүрсэн байна. За ямар нэгэн байдлаар таны сэтгэл тэнд тодорхой хэмжээгээр тогтчлоо гэсэн үг. Одоо бидэнд юу гарч ирэх вэ гэвэл одоо догшрол чивэлт 2 гарч ирнэ. Бидний сэтгэл ийм хоёр талтай байдаг байна л да. Эсвэл гадагшаа цацраа салтгүй, эсвэл дотгошоо чив. Гадагшаа цацарч байгаа нь ингээ хумигдаад ирэхээр биднээс дотгошоо живэх тал руугаа ордог. Эсвэл ерөөсөө хит итвэхтэй, эсвэл хит итвэхгүй. Энэ хоёр чанарын, энэ хоёрын аль нэг бид хүсэхгүй байгаа. Бид сэтгэлээ хэтэрхий итвэхтэй байлгая ч гэж хүсэхгүй, хэтэрхий итвэхгүй байлгаяач гэж хүсэхгүй байгаа гэж ойлгоно. Тэгээ ямар байхыг бид хүсэж байгаа юм бэ гэвэл маш тайван, амгалантай, маш тайван, сэтгэлийн маш тайван, тогтун, тэгсэн мөртлөө сэргэг байхыг хүсэж байгаа байхгүй. Тогтун тайван бай гэхээр унтаараад бүүд ирэх гээд байгаа. Тийм биш. Яг тэрний эсрэг сэргэг. Сэргэг байхаар бүр ингээд огшоо гадагшаа цацрах гээд байгаа нь тэрний ч эсрэг. Сэргэг мөртлөө тайван, тогтун ийм байх гэдэг шүү дээ. За энэ л ёстой бидний яг хизээч байж чаддгүй төлөв энэ байгаад байгаа. Яг энэ төлөвийг л биднээс хизээч ингэж сэтгэлээ тогтоож тэгсэн мөртлөө сэрэг ийм байлгаж чаддаггүй. Ийм байлгахын тулд биднээс сэтгэлээ одоо байгаагаас нь илүү итвэхийг бууруулад тэгсэн мөрнөө унтаархаас сэргийлээд сэргэг байлгах шаардлагатай. Тэр энэ 4 дугаар шатанд хүрчхээр
сайн тал нь юу юм бэ гэвэл гадагшаа цацрах нь багасчихж байгаа. Биднээс одоо сэтгэлээ өөр юмд алдхаа болчих шít. Энэ анхаарал яг тэн дээр байгаад байна гэдэг чинь. Тэгээ муу тал нь юу юм бэ гэвэл одоо бид тэр итвэхгүй байдал руу одоо үргэлжлүүлээ цаашаа унах гэдэг. За энийг өөрөөр тайлбарлах юм бол гадагшаа бид сэтгэлээ алдхаа болчихж байгаа. Харин одоо бидэнд дотогшоо сэтгэлээ алдах аюул тулгараад байна. Элдв гадаад юмсын араас хөөцөлдөөд сармагчин шиг гүүгээд байдаг байсан сэтгэл маань одоо хумигдаад дотогшоо ороод ирэхээр юучгүй хоосон луга живэх аюул бидэнд тулгарч байгаа. За ингээд дотогшоо хоосон руу ингэж живэх нь сайн биш. Яагад гэвэл эн чинь илүү муухаг тал руугаа, муухаг сэтгэл рүүгээ илүү унж ийна гэсэн үг. Гадагшаа цацарсан сэтгэл маань илүү шуналд хөтлөгдсөн байдаг бол дотогшоо энэ живж байгаа манд бидний муухагт хөтлөгдсөн байдаг байна. Та миний хэлж байгааг ойлгож байгаа гэж би бодож байна. Яагаад гэвэл танд ингээд маш хитрхи хөдөлгөөнтэй юм сахилахгүй хүүхэд байлаа гэхэд яг тийм штэ. Тийм хүүхдийг та ингээд захираад хүчээр хажуудаа авчираад суу энд гэж суулгалаа гэхэд та гадагш нь алдхаа болчихж байгаа тэр хүүхдийг. Тэгтээ тэр яах вэ гэвэл тэр унтаарах тал руугаа орно. Тэр яа гэвэл тэрэнд өөр хийгээд авах юм байхгүй. Тэр уйтгаралсандаа унтах дотогшоо живнэ гэсэн үг. Тэгээ та гадагш нь алдахгүй ч гэсэн та дотогш нь алдах аюул байна. Одоо энд бидэнд юу хэрэгтэй юм бэ гэвэл мэдэмсэр хэрэгтэй. Мэдэмсэр. Энэ аль тал руу нь алдахгүй тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл мэдэмсэр хэрэгтэй. За ингээд живэлтэн дотроо бүдүүн живэлт, нарийн живэлт гэдэг ийм хоёр янз байгаа. Энд бүдүүн живэлт гэдгээр юу хэлж байгаа юм бэ гэвэл таны сэтгэл хурц биш. Тэгсэн мөртлөө сэтгэлийн тод тунгалаг байдал арилцсан. Ийм үеийг бүдүүн живэлт гэж. Таны сэтгэл хурц тод биш байх нь биш, тийм болчихыг. Үүнийг бид нарны гэрэлтэй зөвлөж болно. Хурц тод сэтгэл гэдэг бол яг нарны гэрэл. Тэр хурц төдийгүй маш тод, бүх юм тодхон харагддаг шүү дээ. Нарны гэрэл ийм хурц бөгөөд тод байдаг учраас бид бүх юмыг ястай нэг бүрчлэн харж болно шүү дээ. Нарны гэрэлд. Тэгвэл энэ хурцч биш, тод биш ийм сэтгэлийг бид юутай зүйрлж болох вэ гэвэл рестораны гэрэл. Та бүхэн ресторан дотор орохоор ийм бүүдгэр гэрэлтэй байдаг штэ. Тэрнтэй зүйрлж болно. Тэр бол бидний бүдүүн живэлт. Осолдохгүй биднээс бие биенээ харж байгаа. Тэгтээ юм тод харагддаггүй тийм бүүдгэр гэрэлтэй байдаг штэ ресторанууд чинь. Сэтгэл яг ийм бүүдгэр болоод ирдэг байна шүү дээ. Бүүдгэр гэрэл шиг бүүдийгээд ирдэг бах юм. Хурц биш, тод биш. Бүүдгэр. Тэгвэл нарийн живэлт гэдэг нь юу хэлэх юм бэ гэвэл танд бага саг тодорхой байдал нь бага саг дээрдээд ирж байгаа. Дээр байгаа. Тодорхой байдал нь. Тэгвэл тэр хурц байдал нь байхгүй байхыг хэлж байгаа. Хурц биш мөртлөө нэг тод байдал нь тод мөртлөө хурц биш. Тод мөртлөө хурц биш байхыг нарийн живэлт гэнэ. Тодч биш, хурцч биш байхыг бүдүүн живэлт гэсэн шүү дээ. Тэгвэл одоо тод мөртлөө хурц биш байхыг нь бид нарийн живэлт гэдэг байна. Тэр тод нь бол өстой тод тунгалаг биш шүү дээ. Зүгээр яг нөгөө тод байдал байхгүй байсныгаа бодвол тод. Тэгсэн мөртлөө хурц биш.
Яг энэ одоо зөөлөн тод багсаг тод байдалд ингээд оршиж байгаагаа хүмүүс бясалгаж гин гэж андуурдаг. Энэ тод мөртлөө хурц биш энэ байдалд хүн хэдэн ч цаг ингээд бясалгаж чадна. Ингээд сууж чадна. Энэ бол зөөлөн хэлбэрийн унталт юм а гэж би хэлээд байгаа шүү дээ. Бясалгал биш. Бясалгал гэж болно ямар бясалгалын бүүмэд ямар ч гэсэн шинаа бол биш байна. Тэгэхээр энд хүрээд хүмүүсийн андуурдаг юм нь энэ байна шүү дээ. Өө би бясалгаад байна гэж боддог. Тэгэхээр энгийн үеийг бодох юм бол таны сэтгэл хаашцсангуу тогтцсон. Тэр бүөрхий харч чулууг тодорхой хэмжээгээр хараад байгаа. Тэгэхээр энэ зөөлөн байдлаар энэ харж байгаагаа хүмүүс бясалгаж гинэ гэж андуурдаг байна шүү дээ. Таны сэтгэл маш тогтцсон, маш тайван ингээд тэр чулууг хараад байгаа учраас та энэ л юм биш үү бясалгал гэж бодоод тэрэндээ та хичнээн цаг тэгээ суугаад чадна. Тэрийгэ та бясалгаж гин гэж андуурдаг байна. За тэгэхээр одоо энэ шинэ бясалгаж байгаа хүмүүс, тогтоох бясалгал хөвж байгаа хүмүүс энд хүрээл зогсчдөг гэсэн үг. Өөрсдийгөө би төвлөрлийг олчлоо. Би бол энэ бясалгалыг хийдэг хүн байна. Хийчлээ гэд би хийж чадаж байна гэж бодоод энд хүрээд зогсчдөг гэсэн үг. Сайхан энэ нарийн живэлтийг л бясалгаа суугаад байгаа байхгүй нэг үндсэндээ бол. Тэгээд сэтгэлээ тэр объект дээрээс алдхаа болчихж байгаа. Сэтгэлээ алдхаа болцсон. Тэгээ сэтгэл чинь тогтцсон. Тогтун, тайван. Тэгээ маш тааламжтай гэж. Маш тааламжтай ийм байдлаар хүн ингээд олон цаг суугаад хахаар өөрийгөө би шинааг олчлоо гэж амирлан оршихыг би олчлоо гэж андуурах нь байдаг байна. За ингээд энэ бүдүүн живэлт голдуу бас нарийн нь ч гэсэн байх бололцоотой 4-р шатанд гарч ирдэг байна. Одоо бид яах гээд байгаа юм бэ гэвэл одоо бид хурц тод болгох хэрэгтэй. Сэтгэл тайвширсан. Одоо энэ харж байгаагаа ёстой нарны гэрэлт харж байгаа мэт хурц тод болгох хэрэгтэй. За энэ алдааг засах хэрэгтэй. Ингээд бид 5-р шат буюу сэтгэлийг номхруулах гэдэг шатанд орж ичнэ. 4-р шат хүртэл бид анхаарлал ерөөсөө тэр объектнаас салахгүй гэд үзээдсэн шүү дээ. Биднээс энэ яг төвлөрлийн объект харч чулуунаас тэр анхаарлыг салахгүй дээр гол нь төвлөрчихсэн байхгүй юу? 4-р шат хүртэл. Тэгээд тэрийг алдхаа болцсон. Одоо биднээс тод тунгалаг байдал дээр нь ажиллаж эхэлнэ гэсэн үг. Тэгээ сайн тал нь юу юм бэ гэхээр биднээс сэтгэл тогтчихж байгаа. Сэтгэл тогтсон боловч тод тунгалаг байдал нь бүүдгэр байгаад байна шүү дээ. Тэгээ тод тунгалаг хоёр нь хурц бөгөөд тод гэдэг нь л байхгүй бол таны сэтгэл хичнээн амгалантай тогтцсон байгаад нэмэргүй байгаад ашиглаж болохооргүй. За ингээд дөрвөл мэдрэмсрийн тусламжтайгаар биднээс одоо сэтгэл тогтцсон тэгээд хурц тод болгочлоо. Одоо хурц тод болгоод ирэхийн цагт яах вэ гэвэл таны сэтгэл дахиад догшрох тал руугаа явж байгаа. Одоо дахиад бүр итвэхжээд ирэх нь шүү дээ. Энэ одоо ингээд нарийн догшрол болчихж байгаа. Бид сэтгэлээ тогтцсон тэгээд хурц тод байх гэдэг. Бид сэтгэлээ ийм догшруулаад алдчихмааргүй байгаа. Бүүдгэрүүлээд унтааруулчмааргүй байгаа. Живүүлчихгүй. Тэгэхээр чинь л одоо энэ догшрол маань дахиад дотроо хоёр янз. Бүдүүн догшрол, нарийн догшрол. За энэ бүдүүн догшрол гэдэг бол одоо та ёстой анхаарал төвлөрлөө бүр мөсөн алдчихыг хэлж байгаа. Нөгөө анхаарлаа нэг юм дээр төвлөрүүлэх гээд үзчихсэн ш тэрийг бүр мөсөн алдчихыг бүдүүн догшрол гэж. Ингээ сэтгэл чинь тэнэд явчихж байна.
сацраад гадагшаа юм бодоод юмсын араас ингээд тэнээ явчихж байгааг бид бүдүүн догшрол гэж байна. За тэгвэл нарийн догшрол гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэвэл та яг сэтгэлээ анхаарал төвлөрлөө бүрэн алдчихаг байгаа. Эсвэл сэтгэлийг чинь талан төвлөрчихийхэд талан тэнээд явж явах нь шүү дээ. Энийг бид нарийн догшрол гэж байна. За ингээд энийг одоо өөрөөр хэлэх юм бол таны сэтгэлийн чинь ихэнх хэсэг нь тогтцсон байхад өчүүхэн хэсэг нь тэргээр ингээд гүүгээд ахыг хэлж байгаа. За ингээд 4-р шатанд та бүхэн одоо санаж байгаа бол бид сэтгэлээ тогтоосон, алдхаа болсон. Тэгвэл 5-р шатанд бид багсаг засвар хийсэн. Багсаг засвар хийгээд унтаархаас нь сэргүүлэнгүүт бидний сэтгэл дахиад итвэхчээд догшрох тал руугаа хуураад эхэлж байгаа. Бидний одоо цагийн төвлөрөл яг одоо цагтаа л байх гээд ахаар эсвэл тэгээд одоо ингээд эсвэл дотгошоо алдах гээд эсвэл гадагшаа алдах гээд байгаа. Тэгээд биднээс жоохон засвар хийя гэхээр нөгөө тийшээгээ ингээ хэлбичих гээд байгаа. Тэгэхээр энэ тогтсон тайван амгалан болцсон сэтгэлийг биднээс хурц тод болгож байгаа. Хурц тод болгох гээд оролдохтой зэрэг тэр чин догшроод явчих гээд байгаа. Итвэхчээд ирж шít. Энийг одоо яаж болиулах юм бэ гэвэл яг зөв цагт нь зогсоод сурах хэрэгтэй бид. Ялгүй итвэхчүүлээд тэг хитрхи догшроод явчихаас нь сэргэмжлээд яг цагийг олж зогсоох ёстой гэсэн үг. Яаж юм бэ гэхээр биднүүсээ одоо хийж байгаа засвар хийж байгаа шүү дээ. Тэр засвараа хэтрүүлж болохгүй гэсэн үг. Гэхдээ хүн одоо ингээд өвчнөө эмчлэх гээд эм уулаа гэхэд хэтрүүлэн хэрглэж болохгүй үстэй тэр эмийг. Тэрнтэй л адилхан. За ингээд сэтгэл тогтоод дээрэс нь хурц тод болгочих юм бол 6-р шатанд орчиж байгаа. Сэтгэл 5-р шат сэтгэл номхруулах гэж хэлсэн бол 6-р шат сэтгэлийг машид амарлуулах гэж. Энд анхаарах зүйл юу юм бэ гэхээр хитрхи сэтгэлийг хурц болохгүй, хитрхи сэтгэлийг тод болохгүй. Хит тодруулахчгүй, хит бүдгэрүүлэхчгүй гэсэн үг. Ерөндөг хэрэглэхдээ ч гэсэн хитрүүлж хэрэглэхгүй, дутуудуулж хэрэглэхгүй. Яг л тааруулж хэрэглэх хэрэгтэй. За одоо ингээд 5 алдаа баг тэр чигээрээ энд яригадад дуусч байна. Тэгтээ энийг одоо яг ямар тав байсан бэ гэдгийг дахиад нэг хэлээд өгөх юм бол хамгийн эхний бидэнд тохиолдог бэрхшээл бол залхуурал байсан. За залхуурлын ерөндөгийг та бүхэн мэдж байгаа 4 зүйл байгаа. За 2 дахь бэрхшээл бол мартамхай байдал байсан. Юу мартж байгаа юм бэ гэдгийг та бүхэн санаж байгаа. Энэний ерөндөг нь эргэн санах, дурсах, эргэн санах гэдэг ерөндөгийг бид хэрэгжилж ийсэн. За тэгвэл 3 дахь алдаа нь живэлт ба догшрол. За энийг ерөндөг нь юу юм бэ гэх юм бол мэдэмсэр. Живэлт ба догшрлын эсрэг бид мэдэмсрийг ашиглах нэ. За тэгвэл 4 дахь алдаа нь юу байсан юм бэ гэвэл одоо ерөндөг дутагдах. Буюу ерөндөг хэрэглээгүй байх. Энэ алдааны эсрэг ерөндөг нь юу юм бэ гэхээр тэр хэрэгтэй ерөндөгийг нь яг тохируулан хэрэглэх. За ингээд 5 дахь алдаа нь юу юм бэ гэхээр ерөндгөө хэтрүүлж хэрэглэх. Энэ бол 5 дахь алдаа. Энийг яаж засах юм бэ гэвэл тэгш агуулгуугаар засдаг байна. Ерөндөг нь тэгш агуулгуу. За ингээл одоо ингээд ерөндөг ихтэх гэдэг нь хитрхи стресстэд, хитрхи хөөрөөд, хитрхи догшроод ингээд явчихыг хэлж байгаа. Ерөндөг багдах гэдэг нь хитрхи бүүдийгээд, хитрхи унтаарад ингээд ирэхийг хэлж байгаа. Тэгэхээр бидэнд яг л гол төвийг барих хэрэгтэй байна шүү. Хитрхи хөөрөл тайван байдлаа, тогтун байдлаа алдаад ирэхээр л сэтгэл
догшроод ирж байгаа нь тэр. За энэ бол өстой хамгийн муу сэтгэл штэ. Хит хөөрөв, амгалан, тайван байдлаа алдж байгаа сэтгэл бол хамгийн муу сэтгэл. Амирлаагүй, номхруулагдаагүй, ингээд бидний захиргаанд ороогүй, ямар ч захиргаагүй хамгийн муу сэтгэл бол энэ юм аа. Ямар ч тогтун тайван байдал байхгүй, хит хөөрөв, өнгөрөө, сэвсэн, сацарсан ийм сэтгэл бол ямар ч оюунлаг биш, ямар ч ухаалаг биш, хамгийн муухаг, хамгийн тэнэг сэтгэл бол энэ юм шүү дээ. Биднээс ерөөсөө иглийн үед бол яг байж байгаа л да. Эсвэл хөөрч баярлж өгчих гээл, эсвэл гуниж гутарч өгчих гээл. Аль тал руу. Ерөөсөө л хүн гэдэг чинь ерөөсөө юмыг хэтрүүлэхтэй гарамгай хүмүүс юм шүү дээ. Тогтвортой биш энэ догширсан сэтгэл, догширсан гэж догшин хэлээд байгаа юм биш л дээ. Энэ хөөрөв, өнгөрөө, энэ хитрхи итвчсэн ийм сэтгэлийг хэлээд байгаа. Энэ сэтгэл оюунлаг биш, тэнэг, муухгаас гадна энэ маш аюултай. Энэ сэтгэл бол аюултай шүү. Хамаг зовлон бэрхшээл эндээс л гарч ирдэг ийм сэтгэлээс. Хамаг хэрүүл урвал уур хилэн бүгд эндээс гарч ирдэг шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь таны эрхэнд орохгүй, одоо ингээд гадагшаа цацарсан, алдагдцсан, ерөөсөө хаана юу хийж явж байгааг нь мэддэхгүй тийм болцсон байна л гэсэн. Ямар ч хяналтгүй. Тэгээ ийм сэтгэлтэй хүн яадаг вэ гэхэл хит эмзэг. Хитрхи эмзэг хүн. Sensitive гэдэг штэ англиар. Хитрхи баярлах даач амархан, гуниглах даач амархан, бусдын нөлөөнд орохдоо амархан. Тэгээд бусдын зүгээс бусдын үйлдэлийг өөр дээрээ тусгаж авахтаа их амархан гэсэн үг. Ерөөсөө л хүний хийж байгаа юм болгоныг, хэлж байгаа үг болгоныг өөр дээрээ тусгаж аваад эмзэглээд идэг. Амархан гомд чинь, амархан өвд чинь ёстой нөгөө бусдын гарт удирдлагаа өгсөн гэдэг шиг л таныг инээлэх үү, уйлуулах уу ерөөсөө бусдын эрх. Жоохон үг хэлээл гомдоочин, жоохон үг хэлээл уйлуулчин, жоохон үг хэлээл баярлуулчин. Ийм өрөвдөлтэй амтан байдаг байна шүү дээ. Гэтэл биднүүсийн сэтгэл гэдэг чинь угаасаа л ингээд нөлөөнд автдаг тийм л чанартай байна л да. Нөлөөлж чаддаг, нөлөөнд ч автдаг. Тэгэхдээ энэ чинь хитрхи ийм болчдөг байхгүй юу? Ийм хүмүүс. Тэр нь хитрээд ирдэг гэсэн үг. Хит эмзэг. Зүгээр нэг жирийн нэг сайхан хүнд л өчргөө баярлал бүр oh my gosh. Бүр яац юм бэ гэмээр хөөрөөл өнгөрөөл. Баг зэргийн амжилтанд сагсуурал. Багахан зэрэг өчүүхэн алдаанд гомдол шаналал. Тэгээд бусдын нөлөөнд автахтаа амархан. Их муу гэдэг ийм сэтгэлийг маш муу. Хамгийн муу сэтгэл чи энэ байхгүй бидний. Тэгэхээр тайван байдлаа бити алдаа гэдэг чинь л ерөөсөө хитрхи хөөрөх, хитрхи гунхаас л хол бай гэсэн үг юм шүү дээ. Тэгш агуулнаа гэдэг чинь энийг хэлж. Яг тэгшид барьж ах сэтгэлээ. Энэ чинь сэтгэлийн хөдөлгөөнгүй ямар ч баярлахаа мэдгүй, гомдохоо мэдгүй тийм хүн гэсэн үг биш юм шүү дээ. Энэ чинь тэрийгэ мэддэг, тэрийгэ эрхэндээ захирдаг тийм байхыг хэлж байгаа. Хитрүүлдэггүй байхыг хэлж байгаа. So юмыг нэг ингээд заавал нэг туйлшруулж ойлгох гэдэг хүмүүс. Тэгэл баярлахчгүй, гомдохчгүй тийм нэг хад чулуу шиг амтан байх юм уу гэж хэлэх гээд байгаа. Одоо нөгөө өнөөдөр рүү амьдрах гэхээр ирээдүйн хүсэл мөрөөдөл байж болдгүй юм уу тэгэхэд хэлдэг. Гэхдээ тэр чинь хүсэн мөрөөд нь ирээдүгөө төлөвлөн тэрийг ерөөсөө үгүй гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр л тэрэнд хитрхи бити найдаал гэж байгаа байхгүй юу?
хэтэрхий битийнэ. За тэгээд одоо баярлах хөөрөх гэдэг таалагдахгүй байгаа бол одоо өөрийгөө та нэгэнд мэдхэ болдгоо гэд хэлчихье тэгвэл. Энэ гадагшаа хит догширсан ийм сэтгэл хяналтгүй сэтгэлийн тайван байдлаа алдсан ийм сэтгэл бол та өөрийгөө алдчихлаа. Та өөрийгөө мэдхэ болсон байна гэсэн үг. Тэгсэн л үг. Тэг хүн өөрийгөө мэдхэ болчоор яах юм? Таны сэтгэл тайван амгалан биш. Сэтгэл тайван биш, тогтун биш. Тэгээд хит хөөрл, хит догшрлын байдалтай байна гэдэг чинь та өөрийгөө нэгэнт мэдхэ болсон байна гэсэн үг. Согтуу үнээс ялгаагүй байна. Галзуу заанаас ялгаагүй байна. Согтуу хүн юмыг зөвөр сэтгэх болцоогүй байдаг. Яг л тэр согтуу хүн шиг байна гэдэг чинь л тэгсэн үг л байхгүй. Та сэтгэлээ гадагшаа сасруулаад алдсан танд зөвөр сэтгэх юмыг зөвөр бодох тийм болцоолга танд өөрийгөө хянах чадвар алдагдсан байна. Хамгийн муу шүү дээ. Хамгийн муу сэтгэл энэ. За ингээд догшрлыг нь хит итвэхтэй байдал, живэлтийг нь хит итвэхгүй байдал гэдээ ойлгочих болно. Догшрлон дотроо хоёр янз бүдүүн нарийн живэлтэн ч гэсэн дотроо мөн хоёр янз бүдүүн живэлт, нарийн живэлт гэж байна. Тэгэхээр бүдүүн догшрлыг бид сая ярьлаа шүү дээ. Энэ хамгийн муу сэтгэл гээд. За тэгвэл нарийн бүдүүн догшрол нь та ерөөсөө өөрийнхөө сэтгэлийг тэрчигт нь алдчихж байгаа гэсэн үг. За тэгвэл нарийн догшрол гэдэг нь таны сэтгэл тодорхой хэмжээгээр тогтцсон байгаа хэрнээ сэтгэлийн чинь нэгэхэн хэсэг нь нэг өчүүхэн хэсэг нь стил тэргээр тэнүүчлээд ингээд захиргаагүй яваад байна гэсэн үг. Энэ бол нарийн догшрол байна. За ингээд энэ 5 6 дугаар шатанд байдаг алдаанууд бол энэ 5 дугаар шат сэтгэлийг амарлуулах, 6 дугаар шат сэтгэлийг машид амарлуулах. За энэ хоёр шатанд гарч байгаа алдааг бид юугаар ерөн төглөх вэ гэвэл мэдэмсэр. Мэдэмсрээр ерөн төглөнө. За тэгээд мэдэмсрээр ерөн төгн мэдэмсэр байгаа зогсохгүй. Энэ шатнуудад үйлчлэх хүч нь бас мэдэмсрийн хүч. Мэдэмсрийн хүч үйлчлэн. За ингээд анхаарлын ямар ч төлөв энд одоо бидэнд хэрэгтэй вэ гэвэл мөн л нөгөө сатааралтай анхаарлын төлөв бидэнд хэрэгтэй байна. 7 дугаар шатыг хүртэл энэ сатааралтай анхаарлын төвлөрөл бидэнд хэрэгтэй байсаар л байх болно. За ингээд одоо энэ 5 6 дугаар шатыг энэ дэлгэцсэн видеоны дэлгэцсэн дээр байгаа зурган дээр үзүүлэх юм бол одоо энэ 5 дугаар шатанд лам зааны уртталт нь гараад хөтлөө явчих. Лам бол өмнө гарцсан. Тэгээ сармагчин стил байж л байгаа. Тэгвэл сармагчин бас зааны бүр артталт нь гарцсан явчих. Дэвшил гарч байгааз тэгээд туулай мөн байгаа чивэлт зааны нуруунд дээр байдаг хэвээрээ байж байгаа. За ингээд энэ зурган дээр зааны тал, сармагчингийн тал, туулайны тал нь цагаан болцсон байгаа. Одоо нөгөө хар хөх өнгөтэй байсан заан чинь тал нь цагаан болцсон. За тэгээд зааны ард лам явдаг байсан бол одоо уртталт нь гарцсан явж байгаа. За ингээд 5 6 дугаар шат бол ер нь нэлээд төстэй. Тэгээд 6 дугаар шатанд одоо энэ зааны цагаан бол илүү цагаарч ирж байгаа. Илүү биенийх нь талаас хамаагүй илүү цагаан болоод ирсэн байгаа. За энэ 5 6 дугаар шатанд байдаг тэр алдаа нь чивэл догшрол мөн адилхан засж байгаа ерөнтг нь мэдэмсэр. Үйлчлэх хүч нь мэдэмсэр мөн адилхан. За ингээд гол ялгаа нь болохоор 5 дугаар шатанд бид живэлттэй илүү тулж ажилдаг. 6 дугаар шатанд бид нарийн догшролтой илүү тулж ажилдаг гэж ойлгоход болно.
За эдгээр шатнуудад 5 6 дугаар шатанд одоо бүдүүн хэлбэрийн догшрол, бүдүүн хэлбэрийн живэлт бол бараг байхгүй. Тэгвэл нарийн хэлбэрийнхүүд нь энд стил аюул байсаар байна гэсэн үг. За ингээд мэдэмсэр гэдэг нь одоо юу гэсэн үг юм бэ гэх юм бол таны сэтгэлд юу болж байгааг тэр даруй мэддэг. Тэр сэтгэлийн нэг чанарыг хэлж байгаа. Сэтгэлд юу болж ийн, хитрхи их байна уу, хитрхи бага байна уу, тэрийг тэр даруй мэддэг, тэр сэтгэлийг хэлж шít. За одоо зөвөрлөх юм бол нөгөө энхийг сахиулагч цагдаа гэдэг шиг бидний сэтгэл дотор юу болж байгааг зохицуулж идэг тэр цагдаа нь мэдэмсэр байх нь шүү дээ. За ингээд энэ бас бидний сэтгэлийн сэрэмжлүүлэх, сэрэмжтэй сэтгэл гэж бас нөгөө талаар нэрлэж болно. За уучлаарай, түрүүн нэрийг нь одоо сольж хэлсэн байна. 5 дугаар шат бол сэтгэлийг хөглөх гэж байгаа. 6 дугаар шат нь сэтгэлийг амьрлуулах. За сэтгэлийг машид амьрлуулах гэдэг бол 7 дугаар шатыг нь хэлж байгаа. Тэгэхээр энэ 5 6 дугаар шатанд мэдэмсрийн тусламжтайгаар бид 7 дугаар шатанд хүрч очих нь шүү дээ. Мэдэмсэр гэдэг чинь сэрэмжтэй сэтгэл гэж хэлсэн. Энэ чинь таныг одоо цагт байлгаад байгаа. Таныг сэтгэл тайван тогтун байлгаад байгаа. Тэр сэтгэлийн чанарыг хэлж байгаа хгүй. Таны сэтгэлийг ийшин тийшин тэнэд явуулчихгүй, унтуулчихгүй, живүүлчихгүй, догшруулчихгүй ингээд яг одоо цагт чинь яг тогтвортой, тайван, амгалан байлгаад байгаа тэр сэтгэлийг бид мэдэмсэр гэж. За ингээд дурдл гүүгээр мэдэмсэр байна гэж байхгүй. Дурдл мэдэмсэр. Дурдл байж ич мэдэмсэр байна. Сэтгэлд юу болж байгааг мэдэж байдаг тэр сэтгэлийг биднээс мэдэмсэр гэдэг байгаа шүү дээ. Сэтгэлд юу болж байгааг яг мэдж идэг, янз бүрийн болоог байгаа, тэгээг байгаа, ингээд сэргийлж идэг тэр сэрэмжтэй сэтгэлийг бид мэдэмсэр гэдэг байгаа шүү дээ. Дурдл байхгүйгээр мэдэмсэр гэж байхгүй. Тэгэхээр биднийг яг одоо цагтаа бариад байгаа, яг бидний сэтгэлийг тогтоогоод байгаа тэр зүйл чинь дурдл. Тэгээд сэтгэлд юу болж байгааг сэрэмжилж, мэдж байдаг тэр сэтгэлийг бид мэдэмсэр гэж нэрлэж байгаа. За энд нэг зүйлийг нэмж хэлэхэд одоо энэ догшрол живэлт байна шүү дээ. Зөвхөн 5 6 дугаар үе дээр л гарч ирж байгаа мүү гэвэл үгүй шүү дээ. Эн чинь 1 2 3 4 дугаар шатнд ч гэсэн байж л байсан. Бидэнд тэр үед бидэнд тэрнтэй тулах тийм чадал байхгүйсэн байхгүй юу? Одоо энэ 5 6 дугаар шатанд орчвол биднээс одоо ёстой тэдэнтэй тулалдаж эхэлж байгаа нэ. Тэгээ эхний 4 шатанд ч гэсэн бидэнд байхаараа нэг байсан догшрол, бүр бүдүүн хэлбэрийн живэлт догшрол аль нь байсан. Тэгтээ тэр үед тэднийг сорилтонд оруулах, тэднийг тулаанд дуудах тийм чадал, хүч бидэнд тийм эд баялаг эрх одоо юу эдий байгаагүй байхгүй бидэнд. Тийм чадал чансаа тэр үед үнэндээ бидэнд байгаагүй. Одоо ингээд сэтгэл харин яг нэг овоо тайвшраа тогтвортой болоод ингээд ирсний дараа за одоо ёстой бидэнд тэдэнтэй тулах тийм энерги хуримтлагдлаа гэж үзэж байгаа нь юм. Тэр эхний хідэн шатанд чинь биднээс зүгээр л энэ зааныг яаж барих вэ? Яаж барьснаа үргэлжлүүлэн барих вэ гэд яаж энийг баганд уях вэ гэл ингэж л бодож исэн тийм үе шүү дээ. За ингээд нөгөө хүүхдийн жишээн дээр хүүхдийг гүүгээд ингээд сахилахгүйтаад байгаа хүүхдийг барьж авах, хажуудаа суулгах, үргэлжлүүлэн суулгах. Тэр хүүхдийг баярлаж цэнгэх юм уу, тэр хүүхдийг унтаарахад би дургу байгаа гэсэн үг биш шүү дээ. Босоод гүөх гэх юм бол буцаагаад бариасвал, босоод гүөх юм буцаагаад бариад хажуудаа ингэж байлгаж явах нь эхний зорилго байсан.
Тэр үед бол зүгээр л ингээл хүүхэд босоод гүөх гэхт нь үгүй чи босох хэрэггүй чи энд ингээд миний хажууд байж ах ёстой л гэж би ингэж хэлж исэн болохоос биш тэр үед би тэр хүүхдээс чи маш тайван маш амгалантай ингээ маш сэргэлэн унтаарахгүй ийм байдалтай байна шүү гэж асуух тийм болцоо над байгаагүй байхгүй зүгээр л хажуудаа гараасаа алдчихгүй байлгаж аах зорилготой байсан. Тэр хүүхдтэй үг солихч тийм болцоо надад байгаагүй тэр эхний ганц 2 шатанд бол зүгээр л энэ яаж хажуудаа ингэж барьж тогтоож авах вэ л гэж бодож исэн. Тэгвэл одоо ингээд 5 6 дугаар шатанд орохоор яаж ийн? 4 дугаар шатанд би тэр хүүхдийг гараасаа алдахаа бүр болсон. За тэр бол алдагдахгүй нь ойлгомжтой. Тэр өөрөө ч гэсэн алдагдаж ингэж алдуурыг гэж бодохоо болцсон байгаа. За тийм үед одоо би яаж ийн? Унтах гэдэг нь унтаж болохгүй шүү. Хитрхи хөөх гэдэг нь тайвшир гэж ярьж болохоор болж байгаа байхгүй одоо. За ингээд хүүхэд тэнд алдагдахааргүй болоод тогтвортой суугаад ирэхийн үед одоо тэр живэл тогшролтой харьцаж эхэлнэ. Яадаг вэ гэхээр биш үү? Одоо ингээд сэтгэл тогтоод ирэхийн үед яг сайхан ингээд сэтгэл тогтоод ирлээ шүү гэхийн үед тасарчдаг. Яг ингээд ингээд яг төвлөрлийн объектн дээр байна шүү гэд тас усарчдаг. Олон тохиолдолд ингэдэг. Тэгээд заримдаа тасрангуудаа гинт ингээд сэрнэ. Заримдаа нэлийн удаж байгаа сэрнэ. Юу би энд чинь бясалгал хийж байгаа шүү дээ. Юу хурц тод байдлаа. Хурц тод байдлыг бүр тас өсөрчдөг гэхээр чинь унтаад өгдөг гэсэн үг байхгүй. Унтаарах биш, унтаад өгдөг гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд тасраал ирж байгаа чинь унтаал тэгэл даруус ирж ийна л гэсэн үг. Юу нөгөө рестораны бүүдгэр гэрэл байхгүй тас харах уу болоод тасраал тэгэл сэрж байгаа юм чинь. Ингээд нөгөө тал нь болохоор одоо ингээд сэтгэлээ яг сайхан тэнд авчраа тогтоолоо яваад өгнө. Дараагийн акшн гэхэд тэнэ явцсан байна. Энд чи одоо нөгөө гадагшаа алдчихж байгаа нэний. Тэгэл ерөөсө буцааж авчрал 50 дараагийн акшн дахиад яваад өгнө. Эсвэл өнгөрсөн эсвэл ирээд тэгсэн шүү гэж хэлсэн. Одоо өстө тгий шүү гээл ингээл яваад өгдөг. Явж бодож жагаад юу влээ би чинь хүүшээ нөгөө харч чулуун дээр төвлөрөх ёстой штэ гэдгийг гинт санаж байгаа. Миний би энд ингээд завлаа суудсан мараа ингээд тавьсан сайхан суудсан байгаа. Гэтэл миний сэтгэл хаан явж байгаа мэдэхгүй ш. Тэнэ явчихдаг. Дэвэн дэлхийгээр тэнэж гинт буцаж ирнэ ш. Дурдлын хүчээр эргээ санаж. Тэгээд ингэж буцааж авчирсаар байгаад нөхөн талбах гэж яагаад ойрхон талбах болж байгаа. Тэгээд сэтгэлийг хөглөх буюу 5 дугаар шатанд орж очдөг байна. Энэ үед бид сэтгэлээ хизээж алдахааргүй. Тэгтээ одоо ёстой нөгөө нарийн живэлт, нарийн догшрол хоёртой тулахад бэлэн болсон байдаг байна. Тэгэхээр 1 2 дугаар шатанд бол ерөөсөө ингээл маш эрчимтэй төвлөрч читлэл алдчихдаг байна шүү. Тасраал явчихна. Эсвэл тэнэл явчихна. Энд чинь одоо тэгэл нөгөө мартчихлаа л гэсэн үг. Тэгээ мартчихна гэдэг чинь л ерөөсөө бүгдийг алдчихлаа л гэсэн үг. Сэтгэлээ бүрэн алдчихж ийна л гэсэн үг юм. Одоо төгсгөлийн хэдэн минутанд асуултанд хариулъя. Хүмүүсээс ирсэн асуултанд хариулъя. За эхний асуулт Рембуче. Та тэр биднүүсийн инээх
одоо энэ үнтэй яаж холбогдоод байгаа тэрийг тайлбарлаж өгөөч гэсэн асуулт байна. За инээд гэдэг бол одоо бид инех үедээ өөрийнхөө унган мөн чанартай илүү холбогдож байдаг байна. Тэгэхээр тарны буддизмд инээд гэдэг бол одоо номын чанарын үзэгдэх байдал гэж үздэг. Номын чанар бидэнд үзэгдэж байгаа нэ гэж Dharmakaya тэр оршихуй бидэнд үзэгдэж байгаа байдал нэ гэж үздэг. За ингээд инээдний хувьд бидэнд